Сайн байцгаана уу? Та бүхэн 100-ны мэдээ сонины 7 хоногийн таймыг хүргэхэд бэлэн боллоо. За ингээд манай одоо даваа гараг бүрийн уламжилт ордог болон одоо амьдралын тойрог болонд маань энэ 7 хоногт бас ямар зочныг урьж ярилцсан байгаа вэ? Амьдралын тойрог болондоо 26-ны босгон дээр ерөнхийдөө олон сайхан эрхмүүдийг одоо төрийн шагнал одоо өгсөн. Энэ дунд болохоор Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран сайхны удирдаач Дэд Хурандаа Баттүр гой байсан. Одоо тэгээд энэ төрийн шагнал хүрсэн учраас бид Баттүрийг одоо онцлсан байгаа. За мөн одоо манай тренд болонгуудын нэг leadership форум болонд маань Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн төслийн мэргэжилтийн сувдан цэцгийг урьж бид нар одоо хэрэгжүүлж байгаа төслийнхэн талаар ярилцсан байгаа. За тэгээд ер нь тэрээр ярилцлага давал одоо нийгмийн хөгжилд иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолой маш чухал үүрэгтэй. Тэгээд иргэний нийгмийн байгууллагууд илүү одоо ингэж хөгжиж цаашид одоо ер нь бол нийгэмд олон нийтэд энэ хийж байгаа ажлаа одоо зөвөр ингэ таниулах нь чухал. За мөн дээрээс нь одоо төр иргэний нийгмийн байгууллага, за хэвлэл мэдээллийн байгууллагууд ингээ хамтарч одоо ажиллагаагаа одоо сайжруулах шаардлагатай гэдгийг зүйлсийг бол бас ярьж байсан. За мөн одоо энэ оныг бол одоо улс төрийн хувьд нэлийн онцлог юм цаг үе гэж үзэж байгаа. За яагаад гэвэл одоо өнгөрсөн сонгуулийн дараах одоо улс төрийн нөхцөл байдал ер нь бол сайн тогтворжиж амжаагүй байхад дараагийн сонгуулийн ер нь бол цикл ойртож байгаа. Бид нэр 2027 онд одоо дараагийн төрийн тэргүүний сонгох байгаа. За үүний дараа нь гэвэл 2028 оноос одоо улсын хурлын ээлжид сонгуул болно те. За тэгээд ийм юм одоо онцлог одоо сонгуулийн ээлжид юм үйл явдлууд болох учраас ер нь бол одоо 2026 онд Монгол улсыг улс төрийн ямар сорилтууд хүлээж байгаа вэ гэдэг талаар бид нар онцлог улс төр буланда томилон хүргэсэн байгаа. Мөн одоо засаг дарга ярьж байна болонда Хөвсгөл аймгийн засаг дарга Төмөр Батартай ярилцсан. Энэ үеэр одоо 2026 онд 76 тэрбум төгрөгийн одоо хөрөнгө босгож бүтээн байгуулалт өрнүүлэх талаар одоо энэ ярилцлаганд онцлсан байгаа. За тэгэхээр манайх бас одоо 5 гарагийн дугаартаа ямар материалыг онцолж хүргэсэн байгаа вэ? Одоо Монгол улсын төлөө болондоо бид марш тактикийн одоо 15 удаагийн авраг одоо хишгэ гэдэг эмэгтэйг онцлсан байгаа. Энэ эмэгтэй маань болохоор зэвсэгт хүчний 150 дугаар ангид 20 жил ажиллаад одоо энэ ажиллаж явах хугацаанд ерөнхийдөө 2001 оноос хойш одоо зэвсэгт хүчний авраг шалгаруулах марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээнд ерөнхийдөө бол 2002 оноос хойш ерөнхийдөө бол тусууд тэмцээнд ингээ 17 удаа оролцохдоо 15 удаад нь одоо нөгөө тэргүүн байраа одоо ингээ алдалгүй ингэж тэргүүн байр эзэлжсэн тийм бахархам түүхтэй юм ихтэй байгаа. Бас мөн ингээд ерөнхийлөгчийн одоо цомын эзэн тэрийг одоо бас нөгөө энэ 150 дугаар зэвсэгт хүчний ангидаа бас үлдээжсэн ийм мундаг эмэгтэй талаар одоо онцлсан байгаа. За бид пүрэв гарагийн дугаарын онцлог нийтлэлээр одоо үзэл бодлын чөлөө талбар болонгаа онцлсан байгаа. За Монголын ард түмний одоо оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, за туйлын хүслэн илэрхийлэл болсон ардчилсан үндсэн хуулиа одоо үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-ны өдөр тохионо. За тэгээд энэ өдрийг тохиолдуулаад 100-ны мэдээ сонингоос үзэл бодлын чөлөө талбар болонда за 21 аймаг 9 дүүргийн одоо төлөөллийг урьж үндсэн хуулийн одоо үзэл санааны тухай 30 иргэний байр суурийг хүргэсэн байгаа. Тэгэхээр та бүхэн одоо энэ талаар бас манай пүрэв гарагийн дугаараас унших боломжтой. Бид мөн одоо пүрэв гарагийн нийгэм асуудал болондоо тогтож уншихын тархины аврал гэсэн одоо энэ нийтлэлийг хүргэсэн байгаа. Энд нь болохоор зэрэг сонин одоо ч одоо сонин хэвээр байна. Яагаад гэвэл ерөнхийдөө бол Америкийн жишээ татхад Америкийн нэгдсэн улсын одоо алдарт хөгжмийн сэтгүүл SPIN 2012 онд одоо хэвлэмэл хувилбараа зогсоосон ч одоо 24 оны 9-р сараас одоо ингээд улирал тутам дахин хэвлэгдэж эхэлсэн байгаа. Ерөнхийдөө бол хүмүүс буцаад цаасын хэвлэмэл одоо сэтгүүл сонингоо буцаад уншдаг болоод байна. Мөн одоо ахмадууд маань бас ингээд өдөр тутамдаа сонин уншснаар одоо Альцгеймер өвчнөөр өвчлөхөөс одоо сэргийлэгдэж байна. Мөн залуус одоо ерөнхийдөө бол буцаж ийм хэвлэмэл сонин сэтгүүл уншдаг болоод байна. Тийм учраас одоо ингээд энэ пүрэв гарагийн дугаартаа энийг энэ хүү нийтлээ одоо онцлсан байна. Тэгэхээр ер нь бол одоо ингээд цаасан хэвлэл одоо бүх цаг үед үн цэнтэй юм хэвлэл мэдээллийн хэрэгсэл байсаар байна, оршсоор байна гэдгийг бас энэ хүү нийтлэрээ бид нар хөндөж гаргасан байгаа тийм. За бид Баасан гарагийн дугаарын онцлог материалаараа одоо хууль эрх зүй болонда AI технологи, за хүүхдийн эрх засгийн газрын тогтоолыг онцлсан хүний эрхийн одоо тайлангийн талаар мэдээлэл оруулсан байгаа. За өнгөрсөн одоо пүрэв гарагт бол хүний эрхийн үндэсний комиссоос одоо 2025 онд ирүүлсэн одоо гомдол мэдээллийн талаар мэдээллийг өгсөн. За тэгээд тэр мэдээлэлд бол одоо
өнгөрсөн 2025 онд нийтдээ 1461 гомдол мэдээллийг хүний эрхийн үндэсний комисс хүлээн авч шалгаж шийдвэрлсэн байна. За үүнийг одоо 2024 онтой харьцуулах юм бол 15.3%-аар буюу хувиар одоо өсөлттэй байгаа юм байна. За тэгээд яагаад энэ онд ингээд гомдол мэдээлэл өссөн бэ гэдгийг бол бас хүний эрхийн үндэсний комиссаас олон шалтгаантай гэж тайлбарласан. Одоо жишээлбэл нэг талаар иргэд өөрснийгөө ингээд өөрсдийнхөө эрхийг хамгаалах талаар харьцангуй ингээд ойлголт мэдээлэлтэй болсон. Тийм учраас одоо бас хүний эрхийн үндэсний комиссд хандж байгаа. За нөгөө талдаа бол бас нийгэмд харьцангуй бас хүний эрх бол одоо ингээд эрхтэй холбоотой зөрчил асуудал сайжрахгүй байгаа гэвэл бас ингэж нэмэгдэж байгаа гэж тайлбарлаж байсан. За мөн одоо өнгөрсөн онд бол соёлын болон төрийн үйлчилгээний салбаруудтай одоо холбоотой гомдлын тоол өссөн ийм статистик мэдээлэл гарсан юм байна. За мөн одоо нөгөө хэмэл оюун ухаанд одоо технологид суурилсан замын хөдөлгөөний хяналтыг одоо илүү хүний эрхийг дээдлсэн ил тод хариуцлагатай байх юм шаардлагатай гэдгийг бол бас тайландаас хүний эрхийн үндэсний комиссийн гишүүд дуртаж байсан. Манай сонин мөн одоо 7 хоног бүр бүсийн мэдээ гэж гаргадаг. Одоо энэ 7 хоногт болохоор баруун бүсийн мэдээг онцлсан байгаа. Энэ тундаас одоо жишээ болгож ярил Баян-Улгийн аймгийн одоо засаг дарга зангартай ярилцсан. Энэ үеэр төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх талаар жишээлбэл одоо аймгийн онцгой байдлын ерөнхий газар одоо автопарктай болгосон талаараа бас ярьж ирсэн. За бид нар мөн одоо Баасан гарагийн улс төрийн нүрэндээ л хаврын чуулганы халуун сэдвүүд юу авах вэ гэдэг талаар мэдээлэл оруулсан. За одоо энэ эрх хаврын ээлжид чуулган бол одоо 3 дугаар сарын 15-нд нээлттэй хийн. За тэгээ хаврын чуулган нээгтээ зэрэгцээд бол одоо хаврын улс төр одоо идэвхжиж эхэлдэг. Тэгэхээр одоо эрх хаврын чуулганы халуун энэ галтай сэдвүүд нь юу байх тухай одоо тоомлоо өргөсөн. За тэгээд хаврын чуулганаар ер нь бол одоо өмч хувьчлал явуулах дүрм тодорхой болох юм байна. За мөн одоо улсын хурлын тогтоолоор Монголын эрх ашгийг хангуулж чадах уу гэдэг нь асуудал бас гарч ирж байна. За мөн одоо хоёрч хянан шалгах юм сонсгол хаврын чуулганаар бас болж магадгүй юм төлөвтэй байгаа. За мөн одоо чөлөөллийн санаачлагын хүрээнд зөвшөөрлийн хуулийг батлуулна. За эдийн засгийн эрхчлөөг ингээд баталгаажуулна гэсэн одоо ийм одоо онцлог сэдвүүдээс ерөнхийдөө зүгээр тоймлох юм л ийм сэдвүүд байна гэж бид нар улс төрийн болондоо онцлсан байгаа. За та бүхэнд сонины 7 хоногийн таймаа хүргэлээ. За манай зууны мэдээ сонин олон улсын сэтгүүл зүйн ихтгэлцлийн санаачлага бүхий GTI сертификаттай Монголын анхны хэвлэл мэдээлэл гэдэг утгаараа одоо та бүхний итгэж олох их сурвалж болох юм. За та бүхэн манай сонинг одоо цаасан болон цахим хэлбэрээр захиал унших боломжтой. Цахимаар захиал уншихыг хүсвэл зууны мэдээ цэгмийн сайт руу нэвтэрч захиалгаа баталгаажуулаарай. 100 түүчэлэх зууны мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин зууны мэдээ.